дуурж ирж байгаа ингэж юм. За, ерөөдөө өмнөө. Амен. Хүмүүс ийшээ ингэж ээлжилж яваад байгаа юм тий. Тал нь явсан чинь тал нь ирж штэ одоо нэлдаад мэдаад наабайд нар. Бид нар чи холоор явнаа, солонгос, молонгос. Бид нэр Монгол улсын төлөө ийм 24 цагийн мананы залбирал явагдсан та нар харсан уу эсвэл тэр 24 цагийн залбиралд бол манай ирчүүд тулгаарлагч ёо нэмхээ наабайд нар бол арай оролцох бах те. Ядаж барааг нь харсан үстэй та гурав. Шатран 3 зэрэг алга болж байгаа гэсэн юм чинь. Би та нарт нэг сонирхолтой нэг юм өнөөдөр өвгтэй бас холбоотой л доо. Эйнштейнээс ингэж асуусан нэг шарн. Багшаа логик гэж юу юм бэ? Манай өсвөрийнхэн логикийн тухай хичээл орж байгаа тийм 10 жилд орж эхэлж байгаа үстэй. Логик гэж юу юм бэ гэсэн чинь Эйнштейн гэсэн нэг та нараас хамт бодоод үзээрэй. Нэг айлын яндан цэвэрлдэг ийм хоёр хүн нэг том хаусны яндан цэвэрлэхээр яндан руу ороод цэвэрлсэн байна л да. Цэвэрлчээд нөгөө хоёр чи яндангаас гарч ирсэн чинь нэг нь цэвэрхэн нүртэй, нэг нь халтар нүртэй байсан гэнэ. Аль нь нүрөө бах вэ? Халтар нь тий. Харин логикийн үед үгүй. Яг тэгвэл халтар нь гарч ирээд нөгөөгийг харсан чинь нөгөөд нь цэвэрхэн нүртэй харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр би ч гэсэн цэвэрхэн байгаа юм байна гэж бодчих. Тийм үү? Харин цэвэрхэн нүр авах. Яг тэгвэл нөгөөдгөө харсан чинь халтаацсан байхаар би яг халтаацсан байгаа гэдэг угаах нь. Ингээ хэлсэн чинь шавьд гисэн гинэ. Нэрэ багш наа чинь логиктэй юм байх шүү гэсэн чинь энэ штэ. Үгүй энэ ч гэсэн логикгүй. Яг тэгвэл нэг айлын нэг яндан руу хоёулаа зэрэг орж цэвэрлчээд нэг нь цэвэрхэн, нэг нь халтар гарч ирэх боломжгүй. Тэгээ бидний энэ бодож байгаа амьдралд хэрэгжүүлж байгаа бодол бурхнаар удирдуулахгүй бол яалтчгүй төөрөхөр байгаа. Та нар боддоо маш энгийнээр хөгжлийн яамны сайдаар нь маш том махны бизнестэй, олон улсын өхрийн махны бизнестэй үнийг тавьчаад тэгээд тэр сайдаасаа махны үнийг хямдруулж өгөөч гэж гуйхаар энэ логиктой. Тэр үуч бизнесээ дампууруулах хүсэх юм. Тэгээд Монгол улсын төлөө залбирж байгаа энэ залбирал ямар чухал вэ гэдгийг бид нар бодох хэрэгтэй. Бид нар өөрсдийнхөө бодлоор, өөрсдийнхөө үзлээр, өөрсдийнхөө оюун санаагаар, өөрсдийнхөө хүч чадлаар миний улс, манай их орон өрөвдөн гэж бодох юм бол энэ болохгүй байхгүй. Яаж ч бодсон би ингэж хараад инээд төрж байгаа байхгүй. Тийм ээ? Сайдаар нь тавьчихад main бизнес нь махны бизнес. Тэгчээ нөгөө сайдаас махыг хямдруулж өгөөч гэж гоохоор арга хэмжээ авч чадахгүй гэж хэлэх нь тодорхой шүү дээ. Тийм байхгүй гэж хэлээ. Нөгөө та нар ингэж жоохон нас яваад тэр юм уу ингэж улс орныхоо төлөө санаа зовдөг болж байгаа. Яг гэвэл үрмэн нүлт хорвоо гэж ярьдаг шүү дээ. Хятад руу 14,500-аар өхрийн мах гараад байгаа мөртлөөр бид нар 48,000-аар нэг жилийн авч идээд харчин. Энд чи шудраг байна. Та нар боддоо. Ялтчгүй арга хэмжээ яаралтай авах цаг болсон. Гэхдээ би талархаж байгаа нь Христ итгэгч нар залбирч эхэлж байгаа байхгүй. Тэд нар жагсаа, эсэргүүцлээ илэрхийлээ, талбай дээр цуглая ийм хөдөлгөөн биш. Тэд нар даруугаар ард иргэдийнхээ төлөө, улс төрчдийнхөө төлөө, нам эвслүүдийнхээ төлөө, ерөнхийлөгч, ерөнхий сайд, улсын хурлын гишүүд, бусад салбарын сайднууд, агентлагийн дарга нарын төлөө, сумын засаг дарга нарын төлөө сэтгэл гарган нойр хоолгүйгээр 24 цаг залбирч байгаа. Энийг хараад би эзэнт талархсан байхгүй. Энэ бол логик байна. Яг зүйл хүний ухаанаар болох байсан бол өнгөрсөн 30 жилийн турш болох л байсан. Одоо бидний зогсох хэлж байхгүй. Гэхдээ бид нар хүчрхийллээр, эсэргүүцлээр, тэмцлэр, тэрслэлээр биш. Бид нар даруугаар эзний өмнө очих ёстой цаг. Энэ логикийг Библи юу гэж хэлсэн бэ гэвэл хэрвээ миний ард түмэн өөрсдөө даруусгаад миний царайг илэрхийлээд олдож болох дээр намайг хаагаад ирэх юм бол би тэдний газар нутгийг эдгээд би тэдний улс үндэстнийг өөрчилж, шинчилж өгнө гэж амласан учраас бид нар даруугаар эзний өмнө очиод түүний царайг илэрхийлэх цаг
хэдийний хаяанд ирсэн байгааг бид нар олж харж байна. Өнөөдөр бидний үзэж явсарууд хэдүүлээ 1-р Самуэль 12-р бүлэг рүү орж байгаа тийм биз? 1-р Самуэль 12-р бүлэг дээр бас логик байхгүй. Яагаад байхгүй гэхээр энэ сүмийг Нянко өдөрцсөн дээр үү? Бурхан өдөрцсөн дээр үү? Бусдын ясаа намайг өөрлөг гэж бодоод байхгүй. Бурхан өдөрцсөн дээр үү? Нянко өдөрцсөн дээр үү? Бурхан өдөрцсөн дээр шүү дээ. Бурхан өдөрцсөн дээр. Таны гэр бүлийг тулгаан ахлагчийн гэр бүлийг тулгаан ахлагч өдөрцсөн дээр үү? Есүс Христ өдөрцсөн дээр үү? Цэцэн ахлагч. Есүс Христ. Тэр тулгаан болж байгаа. Тийм биз? Миний гэр бүлийг ч гэсэндээ би өдөрцсөн дээр биш, огт биш. Бурхан өдөрцсөн дээр. Гэтэл одоо Израильчууд яаж нэвэл 12 дугаар бүлэг дээр бүхэл бүтэн улс үндэстний бурхан өдөрдөж хахад тэд нар үгүй та байж. Бид нар хаантай болмоор гэж. Энэ логикгүй байж. Энэ хүний бодол байхгүй. Бид нар өөрсдийн энэ ухвар мөчд оюун ухаанаар бурханы хаанчлал ажлыг төсөөлөн тааж мэдэх боломжгүй байхгүй. Тэгээд одоо яаж нэвэл Израильчууд Монголыг маань бурхан өдөрдөөсэй гэж 24 цаг бид нар залбирлаж өнөөдөр ч гэсэндээ бид нар хүсэж байгаа. Үнэхээр Монголыг маань эзэн бурхан ивэлдээ аван ажиллан өрөөж эндээс ундрах ивэл өрөөлийн шанд бий болоосоо гэж залбирэн гуйж хахад өнөөдөр бидний үзэх Израильчууд болохоор үгүй. Бурхан ч харагдахгүй. Бурхан ч мэдрэгдэхгүй. Биднэрт харагддаг, мэдрэгддэг, ярьж болдог, шууд хэрэгэлсэн ч болдог тийм хаан хэрэгтэй байна. Өндөр, нуруулаг, царайлаг, хүчтэй. Тэгээд дайнд ороход тэр хаан бидний өмнө сэлэн амбаа бариагүй бол бид нар илүү зовлогчих гээд байна. Хамааран нүдэнд харагддаг хүн хэрэгтэй байна. Бурхан биш. Бид нар бусад үндэстэн шиг, дэлхийн бусад хүмүүс шиг тэд нартай ижил хаантай баймаар, төр засагтай баймаар. Энэ үг Йошуа Самуэлийг шалгуулж байгаа. Яагаад гэвэл Самуэль энэ үгэнд дуртай байгаагүй. Бид нар хамтдаа үзэх юм бол өнгөрсөн 7 хоног Амоны хаан Нахаш ирсэн тийм үү? Нахаш ирээд юу гэж хэлдэг вүлээ? Гилеад башааны хүмүүс баруун нүдэ өгч. Биднийг амьд үлдээгээч таны боол болоо гэсэн чинь баруун нүдэ өгч. Тэгвэл би та нарыг амьд үлдээ гэж. Тэднэрт уул хэн байгаа вүлээ? Бурхан байгаа шүү. Бурхан байгаа. Тэд нар Бурханыг Йорданыг хуваахыг харсан, Улаан тэнгисийг хуваахыг сонссон, манна буулгахыг харсан, сонссон, гэрээний авдар филистичүүдийг шийтгэхийг сонссон, Йордан бол хуваагдахыг харсан, Ерихо зүгээр нүдэн дээр нь үүрмэг болж тийм хүчрхэг цайз гурван унахыг харсан. Тэд нар өвлөн баг нь харсан. Тэд нар галан баг нь харсан. Зөндөг харсан. Тэдний дайсан дээр Бурхан чулуун мөндөр унгаахыг хүртэл харсан. Олныг үзсэн. Гэхдээ одоо тэд нар дахиад мартчихсан. Дахиад мартчихсан. Сонир байгаач яаж ийм юм үзчихэд эргэлзэж мартаж чаддаг вэ? Яаж тийм агуу хүчрхэг Бурханы тэр гайхамшгуудыг үзчихэд тэр тэнгэрээс чулуун мөндөр өөрсдийнхэн дээр биш, нийтэд нь биш, зөвхөн найзныхан дээр унан тэднийг зүрхийг өгүүлж айдас давтуулж байгаа тэр гайхамшгийг үзчихэд яаж мартаж чаддаг вэ? Тэгж бодогч юм даа. Бид нар яг ингэж мартдаг байна. Бидний өнгөрсөн амьдрал Бурхан хичнээн сайныг хийснийг мартчихдаг. Амархан мартдаг. Нэг л мэдгэд гоншгоноод явж байдаг. Бид нар мартчихдаг. Өнгөрсөн хугацаанд бидний амьдралыг ямар байдлаас энэ хүртэл дагуулсныг, хэн байснаас өнөөдрийн хэн болгон бүтээснийг, хэдий миний хүсэж мөрөөдөж тэмүүлснээр болж бүтээгүй байж болох ч миний амьдралд ямар гайхамшигтай авралыг, хариуныг, зүвийг, уучлалыг, өршөөлийг, нэгүслийг өгж намайг энэ хүртэл босгон байсныг мартаж. Дөнгөж саяхан сүмийн хүн чулуугаар дуудуулаад, нусаа гоожуулаад, шивэр хангалуулаад, усанд орох газаргүй хаачгаж мэдэхгүй явсан тэр нусгаа жоохон ямгаад энэ хүртэл дагуулсаад л би хэн байснаа мартаж. Израильчуудын дүр төрх бол өнөөдрийн биднийг хэлж байгаа дүр төрх байна. Харин бидний нэг муу нь юу гэж мууг нь мартдаг. Данчлал өгч надад нэг сайн нэг өө баярлалаа гэж, хоёр сайн нэг өө баярлалаа гэж та ястаа, гурван сайн нэг өө баярлалаа.
10 сайныг баярлаа 11 тэгтэр нэг муу юм хийчих. Би насан турш тэр ганцж мартахгүй. Нөгөө 10-ыг санахгүй. Хүн өөрөө анхнаасаа ийм гим нүглийн гентэй мэдлэлц учраас бид нар үүний эсрэг сүнслэг тэмцэл хийж өөртөөгөө тэмцэж өөрийнхөө ертөнцийг үзлийг дагах биш, харин Библийн ёс зүй, Библи судрын ёс зүйг дагаж амьдрах ёстой. Гэтэл өнөөдөр бид нар эзэн минь Монголыг маань та захирж өгөөч гэж нулимс уурсан 24 цаг залбир гуйж хахад өнөөдөр энэ ард түмээ яаж нэвэл байж биднэрт хүн хэрэгтэй. Энэ Саул хэрэгтэй. Яг л Саул гарт баригдана, нүдэн тарагдана. Дайны талбар дээр Бурхан тэдний дайснуудын дээр аян буулгаж хахад чулуу мөндөр буулгаж хахад байж та. Зөвхөн урд нэг өндөр гоё биерхүү мундаг царайлаг гоё залуу Израильд түн шиг сайхан залуу байсангүй гэж байгаа шүү дээ тийм үү. Тийм Саул Израилийн бүх ирчүүдээс тохоо өндөр тийм Саул бамбаа барайгүйгээд нүдэн тарагчвал гоё амьдрал имүүл айтайхан байна. Баталгаатай байна. Бурхан ирэхгүй гэж. 12 дугаар бүлгийн хам сэдвийн нэрийг энэ нэр ингэсэн байгаа байхгүй Самуэлийн баяр төгс гэсэн байна. Яагаад ийм хам сэдвийн нэр бичсэнийг би мэдэхгүй ч энэ худлаа орчуулга. Энэ буруу орчуулга. Яагаад гэвэл англи дээрч тэр, солонгос дээрч тэр, NIV-ч тэр, King James-ч тэр энэ бүлгийн агуулгач тэр ерөөсөө баярлж өгс хэлээгүй. Юунд ч баярлаагүй. Хандлага гашуудсан, харин стрессдэж бухимдсан байхгүй. Яаж баярлах юм бэ? Яаж? Хаан байгаа хаан эзэн бурхнаа үлдэн хөөж хаан судлаас нь буулгаад оронд нь хүн тавья гэж байгаа ард түмнийг харсан бурхны хүн яаж баярлах гэж? Юу баяр төгс? Энийг яавчдаа засах хэрэгтэй. Англи дээр Samuel's farewell speech гэж. Юу гэсэн үг вэ гэвэл сүүлчийн захаас сануулга гэсэн. Энэ бүлгийн хам сэдвийн нэг. Солонгос дээр Самуэлээ соёо гэж. Самуэлийн сүүлчийн номлол гэж. Яагаад сүүлчих гэж өгөх гэж байгаа юу? Үгүй шүү дээ. Самуэль чи 25 дугаар бүлэг хүртэл амьд байна. Хамгийн том үйлчлэл нь Мисбадах сэргэлтийн хөдөлгөөн байсан бол хоёр дахь нь одоо энэ дахиад Гилгалд ирж байгаа энэ үйлдэл нь гурав дахь нь Давид хааныг олж хаанаар томилох вэ? 25 дугаар бүлэг хүртэл тэр амьд байна. Гэхдээ яагаад сүүлчих гэж? Яагаад гэвэл тэр өнөөдрөөс ажиллаа гэж. Шүүгчээ ажиллаа гэж. Оронд нь Саулыг тавьж. Өнөөдрөөс Бурхан бас ажиллаа гэж. Оронд нь Саулыг тавьж. Яаж баярлж өгөх вэ? Бүгдээ хамтдаа 1-8 хүртэл уншаад үгэн цэгт оръё. Үгэн цэгт орцсон байгаа. Рүүгээ оръё. Тэгээд Самуэль бүх Израиль хандан харах тун та нарын надад хэлсэн бүгдийг буюу дуу хоолойгч би сонсож та нарын дээр хааныг томлов. Одоо та нарын өмнө алхаж яваа хааныг харах тун харин би өтөлж үс минь бууралтлаа. Миний хөвгүүд ч та нартай хамт байна. Би хар багасаа энэ өдрийг хүртэл та нарын өмнө явлаа. Би энд байна. Эзний өмнө болон түүний туслагдсан нэгнийх нь өмнө миний эсрэг гэрчлэх тун. Би хэний үхрийг эсвэл хэний илчгийг булааж авсан бэ? Эсвэл би хэнийг хуурам эхэлж, хэнийг зовоонд дарамталж, нүдээ таглан хэний гараас хэл хахуул авсан бэ? Тэгвэл тэгсэн араас би та нарт буцааж төлье. Хүмүүс та бидний хуурам эхлээгүй, зовоонд дарамтлаагүй, хэний ч гараас юу ч булааж аваагүй гэцгээе. Самуэль тэнд та нар миний гараас юу ч олоогүй өнөөдөр эзэн та нарын дунд гэрчилж мөн эзний туслагдсан хүн өнөөдөр гэрч болж байна гэхэд тэд түнд тэр гэрч мөн гэцгээв. Тэгэхэд Самуэль ард олон Бөөсөө Аарон нарыг томилж та нарын эцэг өвгдийг Египтээс авчирсан эзэн гэрч мөн. Тиймээс та нар болон та нарын эцэг өвгдөд үйлдсэн эзний бүх зөв үйлсээр би эзний өмнө та нарыг шүүхийн тулд одоо энд зогсовдов. Яаков Египтэд очсон үед та нарын эцэг өвгөд эзнээс тусламжгүй хашгирсан билээ. Тэгэхэд эзэн Мөсө Аарон хоёрыг илгээж тэд эцэг өвгдийг чинь Египтээс гаргаж энэ нутагт сууршуулсан. Энэ нутагт гэдэг нь хааныг хэлж байгаа вэ? Канааныг хэлж. Сүүлийн номлол эрх мэдлээ албан тушаалаа өгөхөөс өмнө сүүлчийн удаа ард түмэнд хэлж байгаа энэ номлол зүгээр над шиг жижигхэн пастор хөдөөний хүний номлол биш. Энэ бол Бурхны хүний сүүлчийн хамгийн хүчрхэг номлол.
маш их сүнслэг утга агуулж байгаа. Бид нар зүгээр уншуул ойлгохгүй. Харин бид нар ойлгож уншуул Самуэль маш чухал зүйлийг захиж байгаа. Зөвхөн энэ үеийнх нь биш. Давидын үеийнхэнд, Ербоамын үеийнхэнд, Шаштер хаадуудын үеийнхэнд, Шинэ гэрээний үеийнхэнд, Ромчуудад 21-р зуунд байгаа та биднэрт маш чухал сүнслэг номлолыг сүүлчийн удаа хийж байгаа. Намайг хэрвээ сүүлчийн удаа сүн дээр номлол гэвэл би хэдэн цаг ярих бол хүссэн болгоно яаж чиг бараг өглөөнөөс орой болтол ярих болов. Сүүлч Самуэль маш чухал үгийг бидэнд хэлж өгдөж. Нэгдүгээр нь тэр ингэж ярьж байгаа. Гомдож байгаа юм шиг хэлж байгаа. Самуэль бүх Израиль хандаад та нарыг би сонссон. Та нарын дээр одоо Гилгалд яг анх Канаан газар хөл тавьсан тэр газар чинь, манна зогссон тэр газар чинь, бүгд хөвч хөндүүлж бурхантай гэрээгээ шинчилсэн тэр газар чинь, анхны Канаан газраас ихсэн анхны ялалт Ерихог буулгаж нураан шин гэрээ байгуулсан тэр газар чинь, Бурхны томлогоо тусалгоо буу, түүний цог чавтлан майхан сүмээр бууж, үүлэн баган галан баган үгүй болж, манна үгүй болж, анхны үржил шин амлалтын газраасаа та нар үржил шинтэй амттан ургац ногоо махыг үнгүүгээр авч идэж баярлан хөгжилсөн тэр газар чинь буцааж авчирж байгаа би та нарт энэ номлолыг хийгээд хэлж өгч. Би та нарыг сонс, Бурхан сонс. Яг гэвэл та нар Бурхныг үгүйсгэж хүнийг хүссэн, Саулыг хүссэн. Би тэр чинь өгсөн. Бурхан бас та нарт өгсөн. Гэхдээ ингэж хийж байгаа. 5 зүйлийг Самуэль ард олноос асууж байгаа. Эхнийх нь ингэж би хар багасаа энэ өдрийг хүртэл та нарын өмнө явсан. Энэ үнэн үү? Бид нар мэдэн шүү дээ, тийм үү? Зовлонд хүүсэр эмхтэй Ханагийн залбирлаар балчин хөвгөн Самуэль эзний өргөнд үйлчилж гэлсэн. Хар багасаа үйлчилсэн нь үнэн. Өнөөдрийг хүртэл тэр эзний өмнө Израиль үйлчилсэн. Бурхныг төлөөлж үйлчилсэн. Бурхны шүүгч хамгийн сүүлчийн шүүгч харамсалтай. Яг л үүнээс хойш шүүгчдийн 90 үе дуусаад шинэ 90 үе буюу хаадын 90 үеийг хэлж байгаа. Хамгийн сүүлчийн шүүгч нь Самуэль болж таарч байгаа. Тэгээд тэр ингэж хэлж байгаа тэднээс асуухтаа за би тослогдсон та нарын өмнө тослогдсон нэгний өмнө гэрчлэх тун гэж байна. Юу гэсэн бэ гэвэл би та нараас нэгдүгээрт нь хэний үхрийг авсан бэ? Тийм үү? Үхрийн тухай асууж байна. Би хэний үхрийг эсвэл хэний илжгийг авсан бэ? Үхэр, илжиг. Энэ өнөөгийнхөө бидний амьдралд юу вэ гэвэл машин багтав. Маш үнэтэй хэрэгслээ. Нөгөө Land 300 600 чинь. Үгүй бол нөгөө том парк тауны гоё байшин барилгууд газар үнэтэй хөвч хөрөнгийг хэлж байгаа. Би та нараас хэнийг авсан. Хэрвээ тийм бол би төлөе. Яг одоо хэл. Яг гэвэл энд туслагдсан нэгэн гэж хэнийг хэлээд байна? Хэнийг хэлээд байна? Саулыг хэлээд байгаа шүү дээ. Саулыг болон Бурхан эзнийг энэ хоёр гэрч байх болно гэд ард түмнээс асууж байгаа. Би хинээс ч өнөөдрийг хүртэл та нарын өөрөөр өнөөгийнхөө хэлвэл пастор хийхдээ, удирдагч хийхдээ эдгээр зүйлийг авсан. Дараагийн 3 зүйл нь арай өөр зан чанарын чанартай. Би хэнийг ч хуурам ихэлсэн бэ? Мөн би хэнийг ч дарамтлсан бэ? Мөн хинээс ч хээл хахуул авсан бэ? Өөрөөр хэлбэл хэний ч буруу үйлдэлийг миний талын хүн юм чинь, манай хүн юм чинь гэж хаацаалаад нүдэ ханж өнгөрөөгөр оронд нь бэлэг авсан бэ гэсэн үг. Энэ тавыг асууж байгаа. Бүх насаараа та нарыг дагуулж хар нялхаас өгүүлжлэн удирдахдаа би ард түмэн хэмээх нэг гэрч Бурхан Йохова хэмээх нэг гэрч тослогдсон нэгэн буюу Саул хэмээх хаан энэ гурвыг гэрчээр байлгаж байгаад Самуэль асууж. Гэтэл ард түмэн Самуэль ингэж асуухад юу гэж хэлж байна? Улс орныг шинчлэхийн өмнө Самуэль энэ алдарт өдөр яагаад эдгээр асуултыг асуух болов гэдэг шалтгаан хэрэгтэй. Яагаад энэ номлолоо эхлэхдээ ийм үгээр эхэлсэн бэ? Өнөөг хүртэл үйлчлэхдээ та нарын дунд ийм зүйлийг би үйлдсэн үү гэдгийг асууж байгаа. Нэгдүгээр шүүгчдийн үеэ хамгаалж байгаа. Өмнөх хүмүүсээ хамгаалж байгаа. Шүүгчдүүд та нарыг удирдах байхад ийм зүйлсүүд тохиолдож байсан. Өөрөөр хэлбэл шүүгчд удирдах гэдэг чинь Бурхан удирдах гэсэн үг. Эдгээр зүйлүүд тохиолдож байсан бол Бурханы талаас юм уу шүүгчдийн талаас буруутай биш, харин
та нар үгэнд тэрслүү, дуулуургүй, залхуу, хазгаа, хойд, залбирал хинч биш байсан учраас асуудал та нарт өөрсдөд ч байсан учраас та нарын амьдрал энэ хүнд үе бий болж тохиолдсон гэдгийг Самуэль сануулж өгч. Шороо шуураад хашил. 4-5 дээр бас ингэж хэлж байгаа та бүхэн хардаа. Хүмүүс та бидний хоорон мэхлээгүй, зовоон дарамтлаагүй, хэнийг ч хэний ч гараас булааж аваагүй гэцгээв. Самуэль тэдэнд та нар миний гараас юу ч олоогүй өнөөдөр эзэн мөн дахиад та нарын дундх эзний тослогдсон хүн хин гинэ? Саулыг 2 ч удаа тослогдсон хүн гэж дуудаж байгаа. Саулыг тослогдсон хүн өнөөдөр гисч болно. Гэтэл ард түмэн түн тэр гисч мөн гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл энэ бүхнийг Бурхны хаанчлал байхад та нар энэ бүх зовлон амсаагүй шүү гэдгийг Саул эрх мэдэлтэйгээр хүч чадалтайгаар хэлж өгч байгаа. Өөрөөр хэлбэл одоо хаадын үеэс эхлээд Израилийн өнөөдрийн энэ өгүүлбэрээс хойш, бүлгээс хойш төрх хаадууд шаштар 1-2 дугаар хаад дуусах хүртэл Исая, Еремия, бусад үндэстнүүдийн иш үзүүлэгчдэр, зүнчнэрийн зөвнөл дуусах хүртэл, Малах ном хүртэл цаашлаад Есүс Христ эзэн ирэх өдрийн хүртэл хаадууд яг энэ тавыг давтан тэднэрт хийх болно. Тэд нар үхрийн дээрэнд нь, илжгийн дээрэнд нь, газрын дээрэнд нь, эхнэрийн дээрэнд нь, охтуудын дээрэнд нь, дээрлэх нь, дарамтлал нь. Харин Бурхны хаанчлалд эдгээр байгаагүй шүү гэдгийг Самуэль ард түмэнд сануулж өгч байна. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд Бурхныг үгүйсгэн хүнийг хаанаар тавьснараа дараа нь амьдралд чинь ирэх энэ гаймшигт шийтгэл, дарамт, дээрлэхэл, хүчирхийл, абьюзуудыг та нар өөрсдөө хариуцах болно гэдгийг Самуэль өөрийн энэ агуу номлолынхаа өмнө оршил болгон тавьж хэлж өгч. Нөгөөх нь ингэж хэлж байгаа. 3 дугаар зүйл болон 5 дугаар зүйл дээр Саулыг 2 ч удаа тослогдсон нэг ингэ дуудаж байгаа. Энэ үнэн үү? 9 дугаар бүлэг дээр Саулыг Самуэль тусалсан шүү дээ. Бурхны тушаалаар. Тослоод дараа нь 3 дахь үе хүртлээр яваад өнөөдөр Саул хаан хүний ажлаа хэрэгэм зэрэг албан ёсоор хүлээж авч байгаа. Тослогдсон нэг. Гэхдээ бид нар энэ нэгнээс нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Юу вэ гэвэл товчхон ярив. Тослогоо байж болох ч гэсэндээ тослогоо бүр төгс зүг гэсэн утга агуулдаггүй гэдгийг Самуэль номлолынхоо эхэнд хэлж өгч байгаа. Ойлгож байна уу? Тослогоо байж болох ч хэн нэгэнд тэр тослогоотой нэг нь тослогдсон гэдэг нэрнээс болж төгс зүг ариун гэсэн утга агуулдаггүй гэдгийг номлолынхоо хамгийн ихэнд оршил болгон хэлж өгч. Учир нь тослогоо байж болно. Гэхдээ тэр тослогдсон нэг нь хэрв Бурхны үгийн дагуу амьдрдаггүй бол, Бурхны үгийг судлан шамдан сурдаггүй бол, Бурхны үгэнд дуулууртай ханддаггүй бол тэр тослогоо нь бас алдаа байж болдог гэдгийг дараагийн үеийнхэнд өнөөдөр биднэрт дахин сануулж өгч. Харин бид нар юуг андуурдаг вэ гэвэл тослогоотой юм чинь ариун, тослогоотой юм чинь мундаг, тослогоотой юм чинь зүвт гэж андуурдаг. Энэ Самуэлийн яриад байгаа тослогоо юу вэ? Саул дараа нь юу болох вэ? Удахгүй. Яг энэний дараагийн 13 дугаар бүлгээс эхлээд Саул маш их сүнслэг, маш олон алдаа хийж Бурхнаар таслагдах болно. Үе удмаараа. Гэхдээ одоо түүнийг дахин тослогдсон гэж Самуэль хэлж байгаа нь биднэрт түүхийг мэдэх мессеж өгч байгаа. Хүчтэй нэгэн байж болно. Гоё ярьдаг нэгэн байж болно. Гоё номлодог нэгэн байж болно. Библийг гоё тайлбарладаг нэгэн байж болно. Авиас таланттай хөгжим тоглодог, дуу зохиодог нэгэн байж болно. Ирэх мэдл өгөгдсөн нэгэн байж болно. Гэхдээ тэр тослогоо байлаа гэд хамгийн гол нь Бурхны үгэнд дуулууртай даруй биш бол тэр бүхэн нь үн цэнгүй болж хувирдаг бөгөөд тэр тослогоо бас алдаа байж болдог, андуурал байж болдог гэдгийг Самуэль тодорхойлж өгч. Ойлгож байна. Сүмөд хүсдэг, мундаг номлодог пастор, гоё ярьдаг пастор, дуу зохиодог пастор, хөгжим тоглодог пастор, нөлөөтэй пастор, танил талтай пастор, янз бүрийн хүчтэй хүмүүсийг тослогоог нь хараад энэ хүн бол мундаг гэж боддог бол Бурхан юуг хардаг гэсэн.
тосолгооны хувьд Саул сонгогдсон байж болох ч дараагийн хааныг бурхан хайхдаа тосолгоог биш зүрхийг хардаг. Үгийг сонсдог, дагдаг хүнийг харж Давидыг сонгодог. Харин бид нар амьдралаас үйлчлэл дээр, албан тушаал дээр, анги фракцтай нөхцөл байдал дотор тосолгоог Саулыг хардаг. 6-аас 8-ыг бид нар харах юм бол ингэж хэлж байгаа. Тэгэхэд Самуэль ард олон Мосе Аарон нарыг томилж та нарын эцэг өвгдийг Египтээс авчирсан эзэн гэж ч юм уу. Тиймээс та нар болон та нарын эцэг өвгдөд үйлдсэн эзний бүх зүгт үлсээр би эзний өмнө та нарыг шүүхийн тулд одоо энд зогсохтун. Сүүлийн удаа шүүж जैन тийм үү. Гэхдээ өөртөөгөө хамт шүүж байгааз эхлээд надад алдаа байвал хэл би төлөе. Энэ би төлөе гэдэг чинь та нар мэдэж байна уу? Би хэн нэгний илжгийг үхрийг авсан бол, байрыг, машиныг авсан бол, хэн нэгний газрыг дурдуулж авсан бол, хэн нэгнийг дарамтлсан бол, хэн нэгнийг үгүйсгэсэн бол, хэн нэгнээс хахуул авч нүдэ хансан бол би төлөе гэдэг нь мөнгө өгөө салаа гэсэн үг биш. Өнөөдөр бид нар тэгж ойлгоо 21-р зуунд. Энэ үед төлбөр төлөөсийг дэд хууль Левит номон дээр юу гэж хэлсэн? Нүдийг нүдээр, шүдийг шүдээр, амийг амиар гэсэн. Хэрвээ тийм бол би төлөе гэдэг нь би үхий, амиа чамаагүй өргөе, гараа чамаагүй тасдуулъя, нүдээ чамаагүй ухуулъя гэсэн үг байхгүй. Би төлөе гэдэг бол энгийн нэг үг биш, хулчгарч үг биш. Энэ бол эр зориг үг. Ингэж зоригтой асууж чадах хүн байх уу? Энийг цуглааны бүх гишүүдийн хурлыг ерөөсөн мартдаггүй. Нэг цуглаа. Пастор гарч ирээд иймэрхүү маягаар ингээд өргөлийн мөнгө төгрөг ярьсан чинь шууд 2-3 том биетэй хичнээн босч ирээ. Хуцаа! Амар ойрлоо цуглааны дур. Микрофоноо тавиад зайлчий гэл. Амар юу санагдсан надад. Цуглааны үеэр хин нэг. Та нар ингэ юм ярьж ирсэн чинь манай цуглаанаас хэн нэгэн босч ирээд янга гэж ойрлуул яах вэ? Чамаа ямар пастрыг тийм бай гэж хашгируул яах вэ? Яс гавталсан гэж. Яг та нар ч тоохгүй болсон гэж магадгүй л манай цуглааны нөгөө энэ минь нүгээр алхаал ингэдэг бас улирлын ирэхээр нэг уу тийм хүмүүс байдаг болохоо за ингэж л үт ингэж магадгүй. Гэхдээ энэ эвгүй аваад ингэж ярих зориг зүрх бол яалтчгүй хар балчраасаа туйлын зөв амьдрсныг нь ингэж зоригтой номлолоо хэлж чадсан шүү дээ. Ингээд энэ Гилгалаас эхлээд Самуэлийн номлолын түүхийг та нар хардаа. Яаковыг эзэн Египтэд авчирсан гэж байна. Яаков яагаад Египтэд ирлээ бид нэр эхлээд номоо үзсэн шүү дээ. 12 хүүтэй байсан, нэг хүүгээ хайрлаад ягаан дээр хийж өгөөд Йосеф минь гэдээсэн 11 ах нь уурлаад хээр аваачаад нүх ухаад болж авахын тулд нүх ухаад дээлийн хоньны цусаар үрээд Яаков дээр очиод Йосеф үхцээ гэж хэлээд тэгээ Рубений сандлаар аваачаад зарчдаг. Тэгс нөгөө худалдаж авсан 8-д нь аялж явсаар бол Египтэд ирээд Египтийн фараон зарчдаг. Фараоныг ажиллаж байсан чинь фараоны эхнэр янз бүр болж байгаа хэлмэгдээ шоронд орчдөг. Дараа нь шоронгоос бурхан гаргаад Египтийн ерөнхий сайд номер 2 хүн болсон чинь бүх дэлхийн өрсөлдөнд автдаг. Бүх дэлхийн өрсөлдөнд автдаг Яаковын 11 хүүхэдтэй Йосефийн орнд Биньямин гэдэг хүн нэмээд төрсөн. Дахиад энэ 12-тоогоо нутагтаа өлсөж өгөхгүй тулд Египт рүү хүүхдүүдээ явуулдаг. Тэгэхэд Йосеф ахнараа таниад дараа нь уучлаад би маш хурцхан ярьж байгаа юм. Тэгээ та нар хүрээд ирээ. Над дээр ирж амьдраа аваа гэдэг. Ингээ Яаков түүний овгийн хүмүүс болох 70 хүн Египтэд Йосеф дээр ирсэн байна. Гэтэл Йосеф нас барна, Яаков нас барна, өмнөх фараон нас барна, Йосефийн гавьяаг мартна. Ингээд дараагийн хаадууд явсаар байгаад нөгөө 70 хүн чинь 2 сая болж өнөр өтгөн болсон. Гэхдээ Египтийн боололцсон байсан. Энэ үед цаашаа нангиж Самуэль ард Мосе Аарон нарыг томилж та нарын эцэг өвгдийг Египтээс авчирсан эзэн гэрч мөн. Энэ үед бурхан тэдний гуйлтыг сонсоод Мосе Аарон нарыг хөдлөн Египтээс ялаа чөлөөсөн. Одоо тэгвэл юуны тухай ярьж байна? Эхлэл номын төгсгөлөөс гитлэл номыг бүхэлд нь ярьж байна гэсэн. Сануулж байна гэсэн. Санаж байна уу та нар? Бурхан юу хийснийг санаж байна уу та нар? Чиний өнгөрсөн амьдрал бурхан ямар сайныг хийснийг яг одоо санаж байна уу? Бүр та сайн бод. Нарийн бод, сүнслэгээр бодвол итгэгч биш байхад чинь өөрийг нь таньж мэдээгүй байхад хүртэл бурхан хамгаалсаар байсныг та олж харах болно. Нээж
Бурхныг таньж мэдээгүй үед чинь ч эзэн таныг хайрлаж, хамгаалж, ерөөсөөрөнд ирснийг та ухаарах. Тийм ерөөл өгөгдөх болтугай гэж эзний нэрээр ерөөж. Ингээд Египтээс гарсны Эхлэл номын төгсгөлөөс Египтээс гарсан номыг бүтэн ярьсны дараа эцэг өвгөд чинь үлдсэн эзний бүх зүйлсийг та нар хараачтай. Тэгэхэд та нар тэр Бурхныг одоо үүсгэж чинь гэж байна. Яаж юм? Нэг мессеж өгөөд байгааз ямар мессеж вэ? Сүүлчийн удаа ард түмнээс гуйж байгаа байхгүй. Энэс цааш боломж байна. Сүүлчийн удаа Бурхныг хаанаар үлддэг гэжтэй. Бурхныг Израилийн хаанаар үлддэг гэжтэй. Битгий нүдэнд харагддаг алтан туглын итгэл мэт Саулыг та нар хүсэлтэй. Бурхан итгэмжгүй байсан гэж үү? Энэ олон мянган жилийн турш энэ газар та нарыг авчирсан шүү дээ гэдгийг дахин хэлж байна. Сануулж байна. Ань Израильчууд яасан бэ? Үл тасан гэсэн. Тэний зөвшөөрөх учраас номлолын дараагийн шатанд орж байгаа. Сүүлчийн удаа боломж өгөөд тэд нар үгүй хүн хаан хэрэгтэй гэдэг ахаар номлолын дараагийн шатанд орохдоо ингэж орж байгаа. Гэвч тэд өөрсдийн бурхан эзнийг умартсан. Эзэн тэдний Хасорын цэргийн жажил Сисерагийн гарт бас Филистичүүдийн гарт болон Моабын хааны гарт тушаасан. Тэдний эсрэг дайдав. Тэд эзнээс тусламж гон хашгирч бид эзнийг умартан орхиж Баалууд ба Ашторотэд үйлчлэн нүгэл үлджээ. Харин одоо дайснуудыг маань гараас минь аварч өгөөч. Дайснуудын маань гараас биднийг аварч өгөөч. Бид танд үйлчлэн гэсэн билээ. Тэгэхэд Ерубаал, Бедан, Ефта, Самуэль нарыг эзэн илгээж тойрог хүрээлж байсан дайснуудын шин гараас та нарыг аварсан билээ. Тэгээд та нар аюул заналгүй амьдрсан. За дараагийн шатанда зөвшөөрөхгүй байхаар нь одоо юу болж байгаа вэ? Дараагийн шатанда тэгээд шүүгч ном руу орж байгаа. Нэг хараагаад Йошуа номыг хараагаад Левит мэвитүүгээр хараагаад Эхлэл номын төгсгөлөөс гитлэл номыг бүтэн ярьсан чинь болохгүй байхаар нь нэг хараагаад орохдоо шүүгч ном руу орж байгаа. Шүүгч ном руу орохдоо тэр юу гэж хэлж байгаа вэ? Та нарын эзний үгийг умартаж Баал болон Ашторет чи ихнэр нөхөр хоёр бурхан тийм үү? Баал болон Аштореттд үйлчилж бурхнаас нүүр бууруулан бузар мөг үлдэх үед чинь бурхан та нарыг Филистичүүдэд, Амнончуудад, дайснууд Моабын хаанаас тушаасан. Тэр үед та нар амьдралд чинь зовлон ирэхээр бид нар залбирдаг шиг, хангалуун сайхан байхаар бурхнаа мартдаг шиг тэр үед та нар бурхнаас орилон хашгиран уух үед хэнийг явуулсан гэдэг дөрөв үний дээр гарч байгаа. Ерубаал, Бедан, Ефта, Самуэль. Энэ Самуэль өөрийгөө хэлж байна тийм үү? Ерубаал гэж хэний тухай санаа? Шүүгчд номон дээр дөрвөн шүүгч гардаг юм уу? Шүүгчд номон дээр хэдийн шүүгч гардаг? 12 шүүгч. Шүүгчд номон дээр гардаг 12 шүүгчээс дөрвийг сонгож нэрлэж байгаа. Ард түмэнд ойлгуулахын тулд юуг ойлгуулахыг хүсснийг нь бид нар энэ дөрвийг хэн бэ гэдгийг мэдхээр ойлгоно. Товчхон яриа. Өнөөдрийн гадаа бүгдэр болоод тэр та нар ихнээсээ бүр баг ороодсах нь юу нэг ийм хүмүүс нь шоктэй ирчих чадахгүй дөө амар тэг шууд унтчих байхгүй улаанц. Би яагаад ингэж хичээд үйл онлайнд байгаа олон номлогч номлол сонсдог хүмүүсийн хөндлөлтөө учраас олон юм өгүүлэхгүй та нарыг загнахгүй ингээд хараагүй юм шиг л өнгөрөөд явж байгаа. Ерубаал гэж юм бэ. Энийг бид нар энэ дөрвийг таньшуул Самуэль юу хэлэх гээд байгааг ойлгоно. Өнөөдөр бидний амьдралд маш хэрэгтэй мессеж байна. За Ерубаал гэдэг бол асууж цаг алдаад юу Гидеоныг хэлж байгаа. Гидеон. Энэ Гидеон шүүгч Гидеоны хочин ард түмний өгсөн нэр нь баггүй. Юу вэ гэвэл та нар намайг нямц сэрэн пастор гэхээр юу баргийн газар таньдаггүй. Ямар юм байдгийг гэдэг. Яг тэгвэл нямка гэсээр байгаа. Нямка гэхээр мэд хүмүүс нь мэддэг. Нямц сэрэн гэвэл хинч намайг мэддэггүй. Яг үүн шиг Гидеоныг ард түмэн Ерубаал гэж нэрлэсэн. Яагаад Ерубаал гэсэн бэ гэвэл Еруб гэдэг нь эсэргүүцэгч гэсэн үг. Баал гэдэг чинь юу гэж байна? Баал. Ашторет хэмээн шүү дээ. Баалыг эсэргүүцэгч гэсэн үг. Баалыг эсэргүүцэгч тэр нэгнийг эсэргүүцсэн учраас Гибеонд тэд нар Баалыг эсэргүүцэгч буюу Ерубаал гэдэг нэр өгсөн. Гэхдээ Гибеоны түүхийг та нар мэднэ. Шүүгч номны 6 дугаар бүлэг дээрээс та нар харах юм бол Медианчуудыг булаалгахаас айгаад усан үзмийн шахуурган дотор тариа цайруулж байна. Санаж байна уу? Усан үзмийн шахуурган дотор. Та нар хараа
Тавиг хаан цайвардаг вэ гэвэл өндөр салхитай уулын оройн дээр том агуулгад тэрэмдээд тэр хальснууд нь хийсээд будаа гурил үйлдвэрлэдэг байхгүй. Гэтэл цаад чинь жалга довнд байдаг жижигхэн ийм хөргөгчг хэмжээний усан үзмийн дарс хийдэг тийм жижигхэн газар тариагаа тавьж нууцаа. Яагаад гэж яасан гэнэ? Айгаад дайснуудаасаа ирээд миний тариаг булаагаад аваад явчих уу гэж амалекчудаас айгаад тэнд бүгдийг тарьж исэн ийм дүр төрх. Энэ ирлэх дайчны дүр төрх байна. Ирлэх дайчны дүр төрх яавч биш үү? Гэтэл тэнгэр илж ирээд яг тэгээд усан үзмийн шахуурган тариалаад нууцаар ажиллаж байхад тэнгэр илж ирээд түүнийг юу дууддаг байвал хөөе аймхаа ачуугаантаа гэв. Эзний ирлэх дайчин намайг сонсгож байна. Хэн түүнийг ирлэх дайчин болгосон? Эзэн бааз. Өөрийнх нь мөн чанар, бүс чанар ямар хүн бэ? Аймхаа хулчгал юу жанжин цэрэгч байх боломжгүй хүнийг Бурхан тийм болгосныг сануулж байна. Одоо сайн санаад аваарай. Бид нар энэ дөрвийг мэдснээрээ түүхийг мэдснээрээ Самуэлийн биднэрт хоёр дахь удаага хэлж байгаа мессежийг ойлгох гэдэг. Хоёр дахь нь Бедан. Бедан гэж юм бэ гэвэл бас л цаг болно. Барак гэж байгаа. Барак. Шүүгч Барак. Израилийн цэргийн жанжин зоригтой нэгэн гэж дуудагддаг шүүгч Барак. Гэхдээ энэ Баракийн үед яг ориг шүүгч юм байсан. Ориг хулигч гэх юм аашаа. Зөвхөн Баракийн үед бас нэгэн шүүгч байсан нь Бурхны хүн хэн байсан бэ гэвэл бидний сайн мэддэг 12 шүүгчээс цорын ганц эмэгтэй шүүгч юм билээ. Та нарын өөрсдөө нэрлэх дуртай нэрлэхтэй. Сүм болгон баг нэг Дебора байж байгаа жишээтэй. Дебора эмэгтэй шүүгч учраас шүүгчд номны 4-р бүлэг дээр тулаанд явах гэхээр эмэгтэй хүн явж болох уу? Болохгүй шүү дээ. Тэнд оролцох боломжгүй. Тэгээд Дебора яасан бэ гэвэл Баракыг дуудсан байхгүй юу? Барака хурж ирээд би чам Бурхны үгийг айлтна. Бурхны үгийн дагуу чи Израилийг авар гэж хэлдэг. Тэгсэн чи Барак айгүй инээдтэй юу гэдэг гэж хэрэг та явахгүй бол би бас явахгүй гэж Деборагаас гуйдаг. Энэ одоо сонсоход нэг сонирм биш бол энэ үед энэ ирлэх зоригт дайчин жанжны амнаас ийм эмэгтэй хүний дайнд хамт явъя гэж царай алдсан үг бол байж боломгүй асч байгаа алдсан хүний үг байхгүй. Гэтэл Дебораггүй эмэгтэй хүнийг тэр ирлэх жанжин атлаа. Ирлэх жанжин гэж нэрлэгдээд байгаа боловч та явахгүй би явахгүй. Өөрөөр хэлбэл эмэгтэй та надад хань болоод явахгүй бол энэ Израиль үхэл сүрүүл би л айж юм гэж. Энэ ирлэх жанжны дүр төрх юм байна. Харин Дебород би чамтай хамт явах болно гэд дахин нэг удаа Израилийг авардаг. Гурав дахь нь Ефта шүүгч номны 11-р бүлэг дээр гардаг. Ефтагоор бид нар гадаадлах баг. Шүүгч дундаас хамгийн овлоггүй вайгүй нэг шүүгч. Энэ шүүгч анх төрөхдөө 11-ийн 1-ээс уншихад айгүй муухай хэлдэг. Ефта байлаа. Тэр бие өвлөгч янхан эмэгтэй хүү байлаа гэж. Энэ ариун хүн юм байна. Энэ зөв ёс суртахуунтай хүн байна. Удам судар сайтай хүн байна. Эцэг нь энийг ч мэдэхгүй шүү дээ. Ээжийнх нь тэр олон орсож гарсан ирчүүдийн аль нь эцэг нь мэдэхгүй шүү дээ. Ийм хүнийг шүүгч гэдэг. Хэний ажил? Бурхны ажил. Энэ Ефтан яг түрүүний Самуэлийн хэлсэн шиг Бурхны сүнс бууж ирж тусалгаа авсан тэр үедээ Бурхны үгийг судлахгүйгээр нөгөө шүүгч номны хүн болгон өөрийн зөв гэснээр үйлдэж байлаа гэдэг шиг Бурхны үгийг судлахгүйгээр шууд сэтгэл хөдлөө. Заримдаа би микрофон бариад өөрийгөө пастор гэж бодоод сэтгэл хөдлөө хэрэгтэй хэрэггүй юм чалчдаг шиг сэтгэл хөдлөө Бурхнаас асуухгүйгээр камгар өргөчдөг. Юу гэж өргөдөг вэ гэвэл хэрвээ би энд очиод ялалт байгуулаад алдрыг аваад эргэж ирэх юм бол миний гэрийн үүдээр гарч ирсэн хамгийн анхны амьд юу ч байсан би танд өргөдөг гэж. Ийм тэнэг сэтгэл хөдлөө хэлж байна. Хэрвээ Бурхнаас асуусан бол үгүй л байна. Тийм ээ. Тослогоо байгаа. Бурхны сүнс байгаа. Дайснаа ялсан. Агуу жанжин нэр цол авсан. Гэхдээ сэтгэл хөдлөө Бурхныг мартсан. Тэгээд ялалтаа байгуулад ард түмэн алгаад ташаад үгээд орж ирсэн чинь цорыг ганц төрсөн охин нь аваа гэдгүү гардаг. Амар байна. Бурхны хүний амнаас дэл сулуу гарах ийм аюултай гарч. Энэ хүн ойлгохгүй энэ үгнээсээ болоод охиноо дахил ургаж өргөөд Бурхнаас таслагдсан
Ийм хүн баг. Энэ ирлэгэл жанжин байна. Одоо та хараа Ерүбаал, Бедан, Яфта гэхэд Самуэль хамгийн гайвар Самуэль төрсөн цагаасаа зовлон тэхихээ залбирлаар төрсөн Самуэль. Самуэль яагаад энэ гуравтаа өөрийгөө зүүрлүүлж энэ түүхийг мэдэхгүй учраас үгүй шүү дээ. Энэ хэмжээний даруусал дотор ард түмэнтэйгээ хуваалцаж байгаа байхгүй. Би ч эдгээр шиг суулаа. Гэхдээ бидний аль алиныг хинч биш байгаа. Энэ гурвын нийтлэг зүйл юу вэ? Нэгдүгээр хинч биш. Хоёрдугаар бүр юу ч биш гэхэд болохоор гуравдугаар дэндүү хулчгаар аимхаа сул дорой байгаа үстэй. Онцгой. Тэгтээ эдгээр Израилийг аварж ирсэн. Тэгэхээр энэ хэний ажил вэ? Хэний ажил вэ? Бидний хамгийн сул дорой үед хэн хамгийн хүчтэй гэж Еврей Ром номон дээр хэлдэг. Есүс. Энэ үгээр Самуэль юу хэлэхийг хүссэн гэвэл хэдий та нар хаангүй сул дорой байсан ч Бурхны үгэнд дуулууртай байж л түүнд үнэнч байх юм бол түүний үгийн дагуу дуулууртай амьдрах юм бол Бурхан та нарыг хизээж хаяхгүй. Эднэр шиг сул дорой байсан ч тэднийг босгож Бурхан ард түмний хамгаалсаар болох байсан. Гэтэл та нар эднээс илүү хүчтэй гоё харагдаг өндөр царайлаг Саулыг хүсэж. Энэ чинь зөв юм уу гэж асууж байна. Одоо ойлгож байна. Өөрөөр хэлбэл бид бүгдийн хамгийн сул дорой үед ийм сул доройчдыг эзэн ашиглан босгон ирлэх хүчт хэмээн дуудан Израилийг дахин аварж байсныг сануулж байгаа. Хизээж Израилийн авралын хүч нь хүн байгаагүй маа гэдгийг хэлж өгч байгаа. Гэтэл та нар хүн хүсэж байна. Үнэндээ хизээж хүн байгаагүй юм шүү. Энэ нь юу хэлж байна? Бидний ахлагчаа таны амьдрал ингэж эвэгдсэн нь хүний ач тус биш юм шүү гэдгийг хэлж өгч байгаа. Хулна ахлагчаа таны амьдрал энэ хүртэл өрөөгдсөн нь хүний ажил. Яамка доржо батагийн ажил биш. Бурхан байсан юм шүү гэдгийг зааж өгч байгаа. Самуэль бич биш гэдгийг зааж өгч байгаа. Наяа таны амьдрал энэ хүртэл өрөөгдөж ирсэн нь хүний ажил биш. Хэн нэгэн хүн биш. Сул доройг ашиглагч эзэн өөрөө байсан юм шүү гэдгийг хэлж өгч байгаа. Одоо ойлгогдож байна. Одоо та миний өнгөрсөн амьдралыг яамка босгож үлээ гэж хэлж чадах уу? Миний өнгөрсөн амьдралыг өөр нэг тийм пастор, тийм номлогч, тийм конференцээр сэргээж үлээ гэж ярина гэж үү? Үгүй. Бүгд Бурхан. Зөвхөн Бурхан байсан. Энийг Самуэль зааж өгч. Ийм сул доройчуд байгаа. Ялчгүй Бурханаас өөр чадахгүй. Энэ хүмүүс чадхааргүй хүмүүс ооз. Энэ сул доройчдыг босгосон нь би байсан юм шүү гэдгийг зааж өгч. Гэтэл та нар өндөр хүчрхэг, мундаг, гоё ярьдаг, гоё номлодог, Библи гоё тайлбарладаг, авьяастай, таланттай, дуу шуу зохиодог, CD гаргадаг, пянц гаргадаг, юу ч байдгийн тийм мундаг хүмүүсийг зөвхт ариун гэж бодоод Бурханаа хайж байна. Та нар ийм юмыг харж амьдарч болохгүй. Харин та нар өөрсдөө зүгтгэж Бурханаа илэрхийлэн дуулууртай түүнийг дагах ёстой. Өдөрдөгч мундаг тослоо талант харахыг хүсэх биш, гайхамшгуудыг харахыг хүсэх биш, мундаг пасторуудын гоё таалагддаг номлол сонсохыг хүсэх биш, том сүрхий, том прожект, төсөл, үйлчлэл, конференц хүсэх биш. Та нар зүрхэн дотроо Самуэлаар дамжуулан хэлж байгаа үг. Зүрхэн дотроо Бурхны үгийг нандинан судалж дуулууртай дагаж амьдрах ёстой юм а гэдгийг ингүүл тэр сэргэлтийг чинь утгах нь энэ өөрөө юм а гэдгийг Самуэль хэлж өгч байгаа. Би биш. Хорхоо шиг жижигхэн хүн биш. Пасторч биш. Зүгээр нэг энгийн хүн биш. Бурхантай ярьдаг хүн. Бурхны сүүлчийн шүүгч. Их хамгийн энэ дэлхийн анхны иш үзүүлэгч. Энэ хүн биднэрт энэ мессежийг хэлж өгч байгаа. Чи амьдрал дахь Саулуудаа харж амьдраад байгаа биш үү? Хамгийн гол Самуэлаар дамжуулан эзний ард түмэнд хэлж байгаа. Хэрвээ та нар мундаг пастор, мундаг өдөртөгч, мундаг хүн, мундаг дарга цэрэг байхаасаа илүү хэрвээ та нар өөрсдөө хувь хүн дотроо эзнийг таньж мэдэж түүний үг тушаал дуулууртай байвал би чамайг сонсож, би чамайг эдгэж, би чамайг хамгаалж, би чамтай хамт байж байх болно гэдгийг маш тодорхой зааж хэлж өгч байгаа. Бид нар үргэлж энэ үгийг санджах хэрэгтэй. Үргэлж санджах хэрэгтэй. Гол дүн Бурхныг хөдөлгөх, энэ сонсох, эдгэх, Бурхны хамгаалалт, ёроолыг хүртэх гол түмэн хэн бэ? Хэн гэж Самуэль зааж байна? Бурхан
бурхны хөдөлгөөнийхээ бурхан гэдэг. Бурхантайгаа зодлох юм яах? Чи өөрөө байсан маа гэдгийг хэлж өгöd байгаа юм. Ямка чиний амьдрал бурхан чамайг сонсохгүй байгаа мэт, эдгэхгүй байгаа мэт, хандахгүй байгаа мэт, хуурай, хоосон, үлгэн зүлмэн байгаа чинь бурхан чадахгүй байгаа биш, бурхан хүсэхгүй байгаа биш. Чи өөрөө болохгүй байгаа маа гэдгийг хэлж өгöd байхгүй. Хэрвээ чиний амьдрал бурхан хөдлөөс чамайг хамгаалаасаа эдгээгээсээ гэвэл чи саулуудыг биш, иргэн тойрох амьдралын саулуудыг биш, чи өөрөө зүрхэндээ бурханыг нандинах нь. Бурхан чиний төлөө энэ бүгдийг чинь хийж өгөх хизээ бэлэн гэдгийг хэлж өгöd. Ойлгож байна. Бурхан амьдралд чинь ажиллахгүй байгаа гол шалтгаан хэн гэж зааж байна? Ямка чи өөрөө гэж байна. Харин бурхан амьдралд чинь ажиллаж өрөөж ирэл гол шалтгаан нь хэн гэж зааж байна? Ямка чи өөрөө. Гол цэнзүүр нь юу? Үгийг харилж дуулууртай тагах. Бурханы зарлиг тушаалуудад үнэнч дуулууртай даруй амьдрал чи тэр конференцд оролцохгүй байна уу? Чи тэр пасторын үйлчлэл хийн үү байна уу? Чи зүгээр гистэйг эзэн хэлээд хөвтөн үү байна уу? Бурхан хамт байна гэдгийг Самуэль биднэрт зааж өгч. Тэгвэл энэ номлол өнөөгийн биднэрт хэрэгтэй номлол байна уу? Хэрэггүй номлол байна уу? Та юу гэж бодож байна? Таны амьдралд үлмэн зүлмэн сүнслэг хуурайшил бүтлгүүтэл ажил төрөл ямар нэг юм бодод төлөвлөсөн болгон ч бүтэхгүй лизэн өөршир хүнд хэцүү хуурай байна уу? Тэгвэл асуудал бурхан байна уу? Тань байна уу? Самуэль юу гэж зааж байна? Чамд өртөж байна. Тэгвэл энийг өөрчилж чадах хэн нэг нь бурхан гинүү? Чам таныг гинүү? Таныг гэж хэлж байна. Таныг. Яагаад гэж? Бурхан хэдий хүссэн ч та үгийг судлахгүй бол, та өгөн дуулууртай биш, зарлиг тушаалыг сахихгүй бол та яаж нэлээд хүртэх? Бурхан тийм шудраг бус гэж үү? Мэрийн ахлагч царайлаг юм чи ивэ чи гэдэг гэж үү? Гин нүглийн бурхан шударгаар шүүдэг бурхан гэдгийг зааж өгч. Ойлгож байна. Яс мэрийн ахлагч царайлаг чинь яг өдөр энэ хэлдэг. Царин готой юм би худлаа ирсэн. Чи манай бат дэлгэрахад хамгийн үнсэн хинтэй харагдаж байгаа шүү. Хэдий тэтгэвэр гарцсан ч гэсэн хүн ер нь хүн хараад би нэг юм амар ойлгож хүн хөгшөлтгүй мэлээ шүү. Махан би энэ л дорооддаг болохоос биш хүн хөгшөлтгүй. Би дал гарсан эмээ өвөө хоёр бие биендээ дурлаад эмороод нуудалцаад хэрэлдээ турмаа ирэхэд хүртэл гарсан. Хүн зүрхэндээ бол зүрхэнд үрчтэй суудгүй гэдэг шиг хөгшөлтгүй. Хамгийн сүүлээр би ингээ бүтэн бүлэг оролцоод байна шүү тийм ээ. Сүүлээр би та нартай нэг чухал зүйлийг хуваалцаад тэр хамтдаа залбирцгаая. Энэ бүх үйл явдлын дараа номлол өөрөө ямар байдгийг Самуэль зааж өгнө. Номлол бол зөвхөн Ямка шиг чалчаал яриад хэрэгтэй хэрэггүй юм яриад байдаг ийм үг биш. Номлол үйлстэй байдаг гэдгийг зааж өгнө. Яагаад гэвэл Самуэль ингэж хэлж байгаа. Тэдэнд юу гэж хэлсэн бэ гэвэл энэ номлолынхаа хамгийн төгсгөл бацгатаа би бол ая тавьдаг тийм. Чадахгүй юм чинь. Чадах юм л ая юм чинь. Харин Самуэль энэ аяны оронд ямар базар хийсэн бэ гэвэл ингэж хэлж байгаа. Өнөөдөр буудаан ургацсан үе босуу. Би эзнийг дуудахад эзэн аянга дуутай бороо оруулна. Та нар өөрсдөө хааны гуйснаар эзний мэлмид өмнө үйлдсэн бузар мууч асар их болохыг ойлгож харах болно гэв. Тиймээс эзнийг Самуэль дуудахад тэр өдөр аянга дуутай бороо оруулав. Бүх ард түмэн эзэн ба Самуэлээс ихэд айжээ. Тэгээд бүх ард түмэн олон Самуэль бид өөрсдөө хааны гуйснаар өөрсдийн бүх нүгэл дээр энэ бузрыг нэмсэн тул биднийг өхүүлэхгүй тул боол биднийхээ төлөө бурхан эзэндээ хандан залбирна. Израиль 3 жилд 3 удаа ургацаадаг байхгүй манайх шиг өвөл болохгүй шүү дээ тийм үү. Бид нар бол 8-10 сард ургацаа авна тийм. Израиль 3 авдаг бид хүчрэн хэлээд үгээд жилийн 3-аас 4 сар буюу хаварт 10 ургацаа авдаг. Дараа нь удаах ургацаа үед 5-аас 6 сар улаан буудаа ургацаа авдаг. Ингээд хамгийн сүүлд 8-аас 10 сард энэ нь еврей үгэн дээр Монгол ингээ орчуулахгүй байсан болохоор би еврейгээр нь шууд үгчлээд орчуулсан шүү.
жимс ба тусны ургац авдаг. Энд нь болохоор усан үзэн боловсрдог, чидуун жимс, инжир, анар гэх мэт жимс авдаг. Ингээд 3 удаагийн ургацын үедээ. Тэгвэл одоо юу гэж харах түн одоо Улаанбуудаан ургацын үе биш үү гэж хэлж байгаа ч. Тэгвэл хэдэн сар болно саяны хэлснээр 5-аас 6 сарын үе байгааз Улаанбуудаан ургацын үе. Улаанбуудаан ургацын үе 5-6 сар. Одоо маш анхааралтай сонс. Удахгүй дууслаа жоохон твч. Улаанбуудаан ургацын үеэр хамгийн хэрэггүй юм юу юм? Газар тариалан хийдэг гэж байна. Бороо шүү. Хамгийн хэрэггүй. Ядаж нэг сар гэрээтэй нас шараад хуурай байж тариа боловсрсан байна. Очоод шудархад 30% гарч ивэл арай болоогоо дөгчээ. Очоод шудархад 60% удаа унживэл ер нь дөгчээ. Очоод шудархад 100% унживэл болсон байна хураа гэдэг. Энийг Библиэлд таныг бурхан 30, 60, 100 дахин өрөөх болтугай гэдгийг хэлж байгаа байхгүй. Та өөрөө бас төлөвшөж боловсрох болтугай өрөөгдөхөөс гадна. Түүнээс өөрөө төлөвшөөгүй хүнд та $100 өгөөд үз. Намайг яаж нохоохаа шиг амьдрсныг та нар мэднэ. Өөрөө ихлээр төлөвшөх. Энийг л товчхон 30, 60, 100, 30, 60, 100 гэж заадаг гэсэн. Тэгвэл өнөөдөр энэ Улаанбуудаан ургацын үеэр хураалтын үеэр аяг цахилгаантай бороо орж байгаа. Будаа хураацсан үед чи гарахаар яадаг гэлээ? Та нар тэнийг би дандаа нэрмэс ч өчтөр мянга надад хэлж өгсөн доо тэнийг хүмүүс бүжгэлж яах миний мартдаггүй байсан байхгүй. Хүмүүс бүжгэлжсэн чи нэг юм альчуудаа орж төгкө унтраачдаг гэрлээ. Чи бүгд юу бол яагаад нэтрээ гэсэн чи гэснээр нөгөө өөрийнх нь өөрөөс нь өөр юм хтэйдэг бүжгэлээд байгаа хайртай залуу амар муухай хаснаа гараад тарийн дундуур гүйдгүй юу? Санаж тийм Монгол кино байдаг шүү. Оюутны хаварч үлээ. Мартагдчихгүй нэ. Хуучны хүмүүс сайн мэдчихэхгүй. Мартагдчихгүй намар байдаг үстэй. Тэрэн дээр ингээд шүүрдэл бороохон хучаараа гэж боо юм шатлаа шүү гэдэг санаж н оюутнуудаар чийг авах юм бол будаа дотроосоо эсдэг байхгүй. Эсэлтэн, өмхийг, мууд, хөгжим тэгээ шатсан гэдэг нь галтуумар гарах биш. Яг шатцсан юм шиг хинт ч хэрэггүй хар өмс шиг болчихдог. Ханаас дотроос. Одоо тэд нар яаж ургацын үеэр будаа орсон бэ? Бороос энэ жил ургацахгүй шатсан гэсэн. Дотроос үгүйс. Та нар амьдралд байгаа саавлуудыг хараад байвал өндөр залуу, гоё хүүхэн, гоё шунал тачаал, мөнгө, санхүү, ажил, төрөл, садар, самуун, порно, сайт, нэр алдар, амбиц, карьер. Та нар амьдрал дахь ийм саавлуудыг хараад байвал ханаасаа шатна гэнэ. Дотроос сүнс, оюун санаа итгэлж, үүнийг илчилж харуулж, номлол нь үүсээ биелж байгаа. Тийм үү? Гэтэл би 10 жил хашгирахад миний номлол нэг үүсээ биелээд байгаа нь харагдаад байгаа мó үгүй мөн явтагч танихгүй сууж анхудаага сонсож сууж байгаа та нарыг харж л жинхэнэ номлогч хүний үг нь амьд үүсээ гардгийг Самуэль харуулж бурхан хамт байгаа харуулж амьдрал дахь саавлуудаас ангижрахыг зааж өгч. Энэ бол алтан туглыг хэлж байна. Алтан туглыг. Мөсө аль болчлоо, нүдэнд үзэгдэхгүй байна. Одоо бид нар яах юм бэ? Нүдэнд үзэгдэх ямар нэгэн шүтээ хэрэгтэй байна гэдээ алтан тугал хийждэг. Тийм биз? Тэр үед өмнөх үеийн алтан тугал хийж алдсан бол одоо үеийн яаж алдчих вэ? Алтан тугалын оронд Саулыг тавьчихсан. Саул бол өнөөгийн бидний хувьд юу юм? Та нар боддог. Бид нар асуудал үүсгэхэд асуудал гараад ирж миний амьдрал. Машинтай явж байгаа миний буруугаас болоод амар үнэтэй ланд цоош навсан 600 цүм бүргэж. Нэг асуудал гарч. Надад мөнгө байхгүй. Нөө 600 чинь багтаал 80-90 сая төгрөгийн засвар орно. Энэ үед бид нар яадаг вэ? Баяраа гэдэг байцаагч намайг автын байцаагч гэж нэвэл Баяраа гэдэг байцаагчийг таньдаг хүн байна уу? Манай хамаатан сар найз нөхдөд Баярааг таних уу? За Баярааг таньдаг хүн бол ядаж эхнэрийг таних уу? Эхнэрийг таних хүн бол эхнэрийн салсан нөхрийг таних уу? Салсан нөхрийг танихгүй бол ядаж 10 жилийн хүүхдийг нь таних уу? 10 жилийн хүүхдийн ангийн хүүхдийн ээж аавыг таньдаг хүн байна уу? Бүх юм хийдэг.
баяраа хоолнд оруулъя, баярааг ингээ газар дээр исэн байж чадж хоёр залууд нь 5 төгрөг хармайлуулчих. Тэгээд тэднийг гуугаа зургаа өөрчлөөд өгөөч гэж бүх юмаа хийгээд хамгийн сүүл шүүхийн хаалга татахтаа шүүхийн хаалганы бариулыг барихтаа буруутан болохдоо аава надад туслаач. Миний юу хэлж байгааг ойлгож Самуэль энийг биднэрт хэлж өгöd байна. Харин та нарын хувьд асуудал тулгарсан бол чадах бүх юмаа хийж аргаараа сүйдээ залбирах биш. Хамгийн сүүлд залбирах биш. Асуудал тулгарсан бол хамгийн түрүүнд эзэн рүүгээ хандах ёстой бурхан Самуэлээр дамжуулан зааж өгöd байна. Гэтэл та нар яадаг вэ? Саулуудаа хараад байдаг. Нэг улсын хурлын гишүүн танил байна, за нэг сайд байна, нэг засаг дарга байна, нэг газрын албаны найз байна, нэг тим юм байна, нэг иргэдийн хурлын тэргүүлэгч найз байна. Энтэй яри, тэнтэй яри, энэ болох нь, тэр болох нь энийг л хараад байдаг. Харин бурхан юу хүсдэг гэнэ? Ингэж харах нь үнэхээр жигшүүр гин нүгэл гэдгийг Самуэль хэлж гэнэ үү? Ард түмэн өөрсдөө хүлээн зөвшөөрч гэнэ үү? Харин одоо бурхан юу хэлж байгаа вэ? Намайг төрүүлж байна. Та нар намайг мэднэ. Би корпорац ерөнхийлөгч гэдээ явж байхдаа нэг хэдэн сайд гишүүд таньдаг байсан. Олон жилийн өмнө шүү дээ, тийм үү? 15-6 жилийн өмнө. Том төсөл алт яриад. Яагаад гэвэл миний ард тийм цагдаа тийм таньдаг байгаа, танилтал тийм байгаа, тийм ч гишүүн байгаа, тийм сайд байгаа, тийм ч ерөнхийлөгч албаны тэр ах маань, цэрэн боцог ах маань ч гэх шиг одоо тийм тэр ихч маань гэж тэр саулууд өнөөдөр оргож зайлах нь оргож зайлсан. Би намайг сайн мэдэх та нарын зарим нэг мэдж байна. Зарим нэг нь өчнөө их найдыг идчихэд хитгэн халтар дүүргөөр торгуулаад танил талаараа дулдуудаад дахиж өндөх боломжгүй болсон. Зарим нэг нь дампуурс, зарим нэг нь ажиллаа өгсөн, бас зарим нэг нь шондоо. Миний амьдралд бүх саулуудыг бурхан хамсан баг. Надтай хамт. Энийг өнөөдөр Самуэлээр дамжуулан тань надад дахин сануулж. Чи амьдрал дахь саулуудаа биш, чи намайг хэлж харах ёстой. Миний үгэнд дуулууртай, миний үг тушаалыг санаж намайг дагуул. Би чиний амьдралд байж болох хур бороо, эрт улирлын бороо, сүүл улирлын бороо цаг. Дэд хууль намны 11-р бүлгийн 13-14-ийг байнга сан. Дэд хууль 11-ийн 13-14. Хэрвээ чи миний үгэнд дуулууртай байж, хэрвээ чи намайг өмнөшил дагвал би чиний амьдрал хэрэгцээтэй ихэнх улирлын бороо, сүүлийн бороо гэж. Чи жимс ногоо, эд баялгаар, элбэг хангалуун амьдрах бол хэрвээ чи намайг харуул шүү, саулуудаа биш. Тэгвэл одоо та амьдралдаа хэдэн саул хараад амьдарч байна? Гинт жуумал заал царайнууд нь сонирн болж байгаа бодоход саултай л хүмүүс сууж байгаа байна, тийм. Тулгайрлагчаа дэд хууль намны 11-ийн 13-14-ийг босч байгаа нэг гоё уншаад өгч чангаар чи уусаа чанга болоод шүү. Болоод уншаад ах шиг үс яач вэ? Оюун бас. Амен. Одоо пастор нь дахиад юруу энэ цагаас, энэ өдрөөс, энэ үгэд та нарын зүрхэнд амьд байж амьдрал дахь бүх саулууд чинь тасдагдан нуран уунж үлдэн хөөгдөх болтугай. Та бүхний амьдрал эзэн бурхан түүнийг хайрлах хайр, чин үнэнч зүрх, бат тууштай итгэл дүүрэн өгөгдөг сойрхогдох болтугай хэмээн эзний нэрээр юрууж байна. Бүгдээ хамтдаа залбирanгуйцгаая.